Сайн байцгаана уу? Манай сувг тавтай морил. Өнөөдрийн киноны маань үйл явдал Аляск мужийн Байр хотод болох ба бодит байдал дээр энэ хот нь 4500 хүнтэй манайхаар бол нэг сумын төв шиг жижиг хэмжээний хот юм байна. Кинон дээр болохоор 30 хоногийн турш харанхуй болох тухай гардаг ч гэсэн яг бодит амьдрал дээр энэ хот нь бүр 67 хоног нар үздэг юм байна лээ. Үүний шалтгаан нь дэлхийн уртраг 23.5 градус хазаах үед хойд тулын ойр орчимд үндсэндээ нарны туяа хүрч чадахгүйгээс болоод энэ үзэгдэл болт юм байна. Аляскийн байр хотын хаанагтээ өслөг хөрөм өмсөөр далайн эргийн ойролцоод өгөхөөр хөлөг онгоцыг алсаас ажиж байгаагаар кино маань эхэлнэ. Энэ үеэр байр хотын оршин суугчид 1 сарын турш үргэлжлэх Polar Night буюу 30 хоног харанхуй болдог байгалийн үзэгдэл урьдчилан бэлтгэн завгүй холилдоцгоно. Энэ өдөр бол 30 хоногийн турш харанхуй өдрүүд эхлэхийн яг өмнөх өдөр бөгөөд хотын ойролцоо үл мэдэгдэх шалтгаанаар гал гарсан дуудлагаар хотын цагдаа Эвен Олсон Билли Кидганаар явж очиход баахан шатсан утаснууд угтнаа. Ямар шалтгаанаар хийн гэсний гайхан зогсож байх зуур хотын иргэдийн дийлэнх нь Polar Night байгалийн үзэгдлээс өмнө хотыг орхин явцгааж үлдэж буй иргэд хүнс хэрэгцээ зүйлсээ базааж байлаа. Гэтэл үзэгдэл солигдсон хотын нохоо чарганы газрын нохоонуудын хашаанд хэн нэгэн хутгатай этгээд бүх нохтыг аимшигтайгаар хутгалан алж эхэлнэ. Аляск шиг хүйтэн газруудад нохоо чарга одоо хүртэл ихээр ашиглагддаг бөгөөд тээврийн маш чухал хэрэгсэл болдог аж. Ингээд мань цагдаа Эвен руу нохоонуудын хэрэгтэй холбоотойгоор дуудлага ирэх ба энэ үед Эвений эхнэр Стелла нисэх бодол руу явхаар бэлтгэж байв. Стелла Аляскийн онцгой байдлын албан хаагч бөгөөд харанхуй өдрүүд эхлэхээс өмнө байр байс явхаар төлөвлөж байгаа. Ингээд Стелла машиндаа суун хотын нисэх бодол руу явж байхад гэнэт машин гарч ирэн осолдож орхино. Хүчтэй мөргөлдсөн тул машин нэвтрээд Эвен руу залган тусламж хүссэн ч гэсэн Эвен Стелла хоёр харилцаанд асуудалтай байгаа тул Эвен өөрийнхөө оронд хамтрагч Биллиг явуулна. Эвен алгадсан нохтуудыг хараад хэн нэгэн санаатаагаар юм үйлдэл хийснийг ойлгон нохтын эзэн Жонд хэрэг хийсэн этгээдийг заавал олно гэж тайлгаруулна. Энэ хооронд осолд орсон Стеллаг Эвний хамтрагч Билли очиж аваад нисэх буудлын руу чадах ядгаараа хурдлаа очсон ч түүний нислэг айл хэдийн нисээд нисэх буудал чаалгаа хаасан байв. Ингээд тэр дахиад 30 хоногийг энэ өнгөрөөх нь тодорхой боллоо. Эвнийг цагдаагийн байрандаа буцаа ирэх үед түүний дүү Джейк болон түүний эмээ Хелен нар харагдана. Түүний дүү болон эмээ хоёр нь ч гэсэн энэ цагдаагийн газар ажилладаг байна. Одоо манайхаар бол ашиг сонирхлын зөрчилтэй гэр бүл байна те. Эмээ нь саяхан ирсэн дуудлагын талаар Эвент хэлэх ба хэн нэгэн хотын станцын төрөнгийг сүтгсэн гэжээ. Эвен ч гэсэн өнөөдөр ч одоо яасан их дуудлагатай өдрөө гэж бодоод энэ дуудлагын дагуу станц дээр очиход станцын ажилтан манай станцын эцэг зэргийг хэн нэгэн санаатаагаар сүтгэжглээ гэж хэлнэ. Ингээд Эвен ч гэсэн өнөөдрийн хэрэгүүдийг дотроор хэрэгцүүлээд хотоос гарах бүх боломжуудыг санаатаагаар хэн нэгэн үгүй хийгээд байна гэдгийг цагдаа хүний уурханаар гадарлана. Энэ үед хотын цахилгаан станцын ажилтан ээлжиндээ ажиллаж байх зуур гадаан чимээ гарах ба энэ чимээг шалгах гээд тэр гарах үед энэ урхиасан байж тарах ба хэд хэдэн хүн түүнийг тойроо зогсчихно. Байдлыг үгүйцнийг ойлгосон ажилтан зогтлох гэж оролцсон ч гэсэн тэдний нэгэнд бариулаад хоолоогоо тас хазуулж орхино. Энэ тойр зогсоод байсан хүмүүс нь хүмүүс биш вампирууд гэдг нь харагдана. Энэ вампирууд л харанхуй үеэр хотын иргэдийг ангуйчлах зорилготойгоор өнөөдрийн гарсан бүх хэрэгүүдийг үлдсэн хэрэгтнүүд бололтой. Киноны эхэнд гарсан үл таних залуу хотын бааранд орж ирснээр бартендраас түүхийн мах арх хүүхийг шаардаж эхэлнэ. Бартендерч боломжгүй үгдгээ хэлэхэд тэр залуу бартендер руу дайрж байх үед бааранд байсан цагдаа Эвен залууг тайвшруулах гэж үзнэ. Эвен Стелла хоёр энэ бааранд жоохон ууж сууж тарч. Эвнийг тайвшруулах гэхэд тэр залуу зөрүүдлэн дайраад байсан тул баривчлаад машиндаа суулгаад цагдаагийн хэлц рүүгээ аваад явна. Энэ үед хотын хаанагтай 3 залуу ажиллаад хараад алхаж байх үед нэг нь цус соргичд гэнтхэн угс татаад бариад авнаа. Хэдхэн секунд ч бололгүй цус болсон залуугийн цогцыг мань хоёрын урд чидгэд эмхтэн сэхээ авч төрүүлж гүгэд шоконд орсон залуу таг хөшиж орхино. Энэ үед цус соргичд харанхуугаас гарч ирж харагданаа. Ингээд дүрсэлэгдэн цагдаа Эвен саяхан хоригдсон залууг байцаах гэж үзсэн ч юу ч ярихгүй байдаг ба чи нуугдсан дээр дээ. Тэд ирж байгаа гэх зүйлийг ламандаа давтан бувтнаад байв. Цагдаагийн хэлтсийн тог гинтгэн тасархаа удалгүй хотын цахилгаан ч гэсэн тасарна. Ингээд цагдаа залуу маань хотын станц руу яваа очиход цасан дунд нилээдгүйг цусны мөр болох нь тэр. Цусны мөрийг гарч идэнгээрээ тусган даган явж байвал хотын станцын ажилтны толгоонд тасарсан цогц байхыг хараад цагдаа маань ихээр цочирдно. Учир нь энэ хотод ийм аллага байтугай бараг зодоонч гардгүй 50 газар юм байна л. Ингээд цагдаа маань машиныхаа майкийг асан хот тундуур явсан оршин суугчдыг гаралгүй гэртээ орон хаалгаа төгчгийг сануул. Хотын оршин суугч эхнэр нөхөр хоёр гэртээ орой хоолой игээд амар жимэр байж байтал сонхаагаар нэгэн цосрогч орж ирээд эхнэрийг нь аваад явах гэж оролдоно. Мэдээж нөхөр нь эхнэрийг аврах гэж чадах бүхнээ хийх боловч эхнэрийгээ алдаад явуулчихдаг. Эвен цагдаагийн хэлцээр буцаж очиод нөгөө торны цаана байгаа нөхрөөс юу болоод байгааг асууж ялгаах үед тэр юу ч хэлдэггүй. Эвен ч за энэ юу ч хэлэхгүй юм байна гэд өөрөө аллах хийгээд байгаа нөхдүүдийг мөшгөхөөр гарна. Ингээд машинтай явж байтал зам дээр нэг бүртэлсэн зүйл байж байх ба Эвен машинаас буун түүнийг холдуулах гэтэл дурангаар харж байсан Стелла хурдан машиндаа буцаж суу хэмээн орлов. Эвен ч газ машиндаа суун хөдөлтөл цус сорогч машиныхан дээвэрлээ үсэрж гарч ирээд дайрах гэж оролдоно. Эвнийг дээврээ бууттал цус сорогчд нөлөөлж байгаа ч шинжгүй дээвэр дээр зүгцээр л байв.
Стелла машин эргүүлэн арай гэж буулгаад тэндээс зугтана. Зугтаж байх үеэр цагдаагийн хэлцээс дуудлага ирэх ба Эвни Михаил нь туслаарай гэсээр дуудлага тасарна. Тэр хоёр цагдаагийн хэлц рүү яран очиход энэ тэндгүй цус болсон байх ба торны цаар байсан итгээд л ганцаараа байж. Тэр хэлэхдээ тэдэнд би хэрэггүй гинэ. Намайг алаадаг гэж утга учиргүй юм яриад байв. Хотын зарим оршин суугчид бааранд цуглан хотод болоод байгаа учир битүүлэг явдлын талаар ярилцах ба зарим оршин суугчид цус орогчдыг харснаа дурдан тэд буудуулсан ч яагчгүй байгааг хоорондоо ярилцсан. Энэ үеэр дүрс солигдож цус орогчдын төрх харагдах ба тэд удирдагчтай гэдэн тодорхойллоо. Түүнийг Марлов гэдэг. Цус орогчид хоорондоо их л ойлгомжгүй хэлээр ярилцах ба Марловын хэлснийг цус орогчид өгдөөгүй хийцгээд юм байна. Марловч цус орогчдыг одоо хотынхныг бүгдийг нь аал гэж тушаахад тэд хот даяар таран оршин суугчдыг бүгдийг нь хайр найргүй тас татан алж эхэлдэг. Энэ үеэр цагдаа Эвен Стелла хоёр бааранд арай гэж амжин орох ба тэнд Эвний дүү азар байж байдаг. Түүнээс эмээгээ хаануугаа асуухад тэр цус орогчид эмээг аль хэдийн алчсан гэж уйлан хариулдаг. Эвенч бааранд байгаа оршин суугчдыг ойролцоох байшингийн дээвэр дээр нуугццгаая гэж уриалаад бүгдийг нь дээвэр рүү аюулгүй оруулж чаднаа. Ингээд Эвен Стелла хоёр өөрсдөө гарч зэвсэг болохоор машиндаа суун хот дундуур явж байтал цус орогчид гарч ирэн тэр хоёрын өмж явсан машиныг хөмрөөд орхино. Гэхдээ угаасаа цус орогчдоор дүүрсэн хотод яагаад машинтайгаа ингээд юу ч болоогүй юм шиг явж байгаа юм бэ те? 1000 цагдаа байсан ч гэсэн цус орогчдод цагдаа бол ямар ч хамаагүй өстэй те. Машинаас Стеллаг татан гарах гэж байхад хотын оршин суугч сахалтай ир Унжава бульдозероор вампируудыг мөргөн алж тэр хоёрыг ашгүй гэж нэг аварна. Тэр хоёр ч сахалтай залуугийн машинд суун гуруулаа байшин руу буцсан явнаа. Байшингийн дээвэр рүү ороод хэд хоног эндээ байж байгаад гарч хүнс цогтолцгаая хэмээн байшинд байж байхад гадаа хүмүүсийн орилж туслан дуудаж байгаа чимээ энэ тэндгүү гарч байдаг. Тэд энэ дээвэр дээрээ хэд хоног гүрийж байгаад боломж гарахаар цахилгаан станцын байр руу явцгаая хэмээн тохиров. Энэ үед шоронд гавлагдаад байж байгаа үйл таних ирлүү цус орогчдын толгойлогч Марлов төхөж очсноо үүргээ сайн биелүүллээ гэж хэлээд хүзүүг нь мушгаад алчаа. Дээвэр дээр байгаа хэд маань ээлжээлжээрээ унтан хэд хоногийн хоолой хувааж нөөцлөх зэргээр 6 хоногийг эвтэйхэн өнгөрөөсөн байв. Гэтэл 7 дахь өдөр тэдний байрны ойролцоо нэг охин гудамжаар уйлаад тусламжгүй алхаж байв. Эвен лавшруулад хартал тэр охины ойролцох байшингийн дээр нөгөө вампируудын нэг нуугдж байлаа. Энэ занг байна гэж мэдсэн ч гэсэн цагдаа зан нь хөдлөөд гарч туслах гэсэн ч гэсэн вампирууд тэр охиныг тарчлан алж өргөдөг. Ингээд охиныг авч чадалгүй байшин руугаа буцаа орох гэж байтал нэг булангаас Эвнийг нэрээр нь дуутахад очиод үзтэл түүний танил Жон харанхуй тусламж гуйж байлаа. Эвен ч туслах гэж оролдтол тэр вампир болон хуурчихсан байв. Энэ залуу нөгөө эхнэрээ аврах гэж байсан залуу байж. Түүнийг авралгүй болсныг ойлгосон Эвен ойролцоо модон зоолттой байсан сүхээр тэр залуугийн толгойг сүгтэн тастаж ам гарнаа. Ингээд Эвен арай гэж дээвэр рүүгээ буцсан ороод нам унтаад өгөх үеэр дээвэр дээр байгаа хэдийн нэг болох настай нас барсан ихнэрээ хайн хэмээн гарах гэж оролдоно. Энэ настай хүүтэйгэнд байгаа ба зөнөг өвчтэй хүн тул бусд нь арай гэж тайлгаруулж үлдээх гэж оролдсон ч гэсэн эцэст нь байшингийн цонхоор гараад явчихна. Настай харийн хүүч аавынхаа хойноос бодож санах юмгүй гараад явнаа. Гэтэл энэ үеэр байшингийн хаалгаар нэг цус сорогч зөрөөд ороод ирнэ. Яг нөгөө хэдийн байгаа дээвэр рүү гарах гэж гэнэ үү гэтэл ашгүй гадаа хүн орлох чимээгээр буцаад гараад явчихнаа. Одоо ингээд 18 хоног өнгөрсөн байлаа. Хоол хүнсчгүй болсон дээвэр дээр үлдсэн хэдийн амьдрах хүсэлж гисэн дагаад унтраж байв. Үлсэж өгөхийн эрхэнд тэд дараагийн цасан шуурганаар дэлгүүр рүү явцгаая гэж тохироод байж идэл 19 дэх өдөр аз бол цасаар шуурна. Энэ үеэр тэд дээврээс буцааж дэлгүүр рүү амжилттай ордог. Дэлгүүрийн бараг лангуу болгонд байгаа зүйлс яг хэвэндээ. Энэ хотод тэднээс өөр хүн бараг үлдээгүй бололтой. Дэлгүүр дотор цус сорогч болон хувирсан нэг охин тэдний нэгэн рүү дайрах боловч толгойг нь тастан устчаад. Тэднийг дэлгүүрээс буцаад гарах үед шуурх хэд намдаж тэд дээвэр рүү явах эрсдэлтэй болсон байв. Хоронд нь цагдаагийн агуулгын өрөөлөө очицгоё гэж тохирно. Стелла цус сорогчид наранд байж чаддгүй тул наргүй өдрүүдийг тааруулан манай хот руу дайрсан байх гэд яриад байж байтал Эвний дүү Жейк UV гэрлээр цус сорогчдыг шарж үзвэл яах вэ гэсэн санал гаргахад Эвен эмээгийнхээ гэрт байдаг Тод UV гэрлүүдийн талаар бодож эхэлнэ. Эвен бусдаа хандан би цус сорогчдыг саатуулж бай. Та нар тэр хооронд цагдаагийн агуулга руу гялс яваарай гэж хэлээд сүхэ аваад гадагшаа гараад гүйн. Тэр гудамжаар ойрлон гүйх үед цус сорогчид түүний араас дагцгаана. Эвен ч гүсээр эмээгийнхээ гэрт очин гадна байх генераторыг гасан гэрлүүн оров. Энэ үед байшингийн гадаа цус сорогчид хэдийн нэрчгсэн байлаа. Нэг цус сорогч нь Эвнийг барихаар дотогш орох үед эмээгэндээ байсан UV гэрлээр амжилттай түлж тэр вампирын амийг тасалж чаддаг. Эвен ч бусад цус сорогчдоос зүхтан эмээгийнхээ байшингийн арын хаалгаар хамаг хурдаараа гарan гүйх үед цус сорогчид түүний араас даган гүлтцгэн. Энэ үеэр түрүүн гарсан хотын оршин суугч сахалтаар Эвнийг цус сорогчдоос зүхтаж байгааг хараад очиж туслахаар бульдозероо асаан хөдлөнө. Бульдозероо цус сорогчдыг хайр найргүй мөргөн алж байсан ч хэтэрхий олон цус сорогч байсан учраас байшин руу машинаараа мөргөж ороход цус сорогчид ч гэсэн дагаад орно. Тэр машинаасаа баахан тэсрэг бөмбөг гаргаж ирээд тэнд байсан цус сорогчдыг бүгдийг нь дэлбэлж амиа золиослно. Энэ хооронд Эвен амжид цагдаа агуулгах руу ороход тэнд байсан нэг оршин суугч хэдийн шархтсан байсан бөгөөд цус сорогч болон хувиржилаа. Тэр Эвнээс өөрийг нь алахыг гуугаад тэр хоёр арын өрөөлөө ороод Эвен түүний толгойг тасдаж өргөнө. Одоо 27 дахь өдөр бөгөөд ердөө 5 хүн л амьд үлдсэн байв.
Тэдэнд хангалттай хоол хүнс байсан учраас дахиад 3 өдөр тэсгэд нар гарах тул амьд үлдэх найдвар ч гэсэн ихээр төрж байлаа. Ингээд байж байтал тэдний эсрэг талд байрлах байшингаас гэрэл тусгаад байсан тул тэнд хэн нэгэн байгаа байна гэж таамаглаад Эвен их нэртэйгээ хамт аврахаар очтол Эвний цагдаагийн хамтрагч Билли байв. Билли энэ бүх явдлаас амьд гарч чадахгүй нэгэд хоёр хүүхдээ их нэртэйгээ алчсан байв. Дараа нь тэр өөрийгөө будах гэж байсан ч гэсэн буур гацаад өөрийгөө алж чадалгүй ганцаараа үлдсэн энэ байлаа. Үнийг сонсон Эвен ихээр ууралсан ч гэсэн Биллиг аваад цагдаагийн газар руу буцаад очтол тэнд байсан хүмүүс алга байв. Цахилгаан станц руу явцсан байх таа гэж одоо тэр гурав ч гэсэн цахилгаан станц руу явж байтал нэг буланд цуснд будагдсан жоохон охин алхаж байлаа. Түүний араас мэдээж нэг цус орогч. Стелла тэр охиныг аврах гэтэл Эвен хэрэггүй дээ гэж хэлсээр байтал Стелла гүйжчихэд охиныг хөтлөнгүүлээ. Энэ үед охины араас дагж байсан цус орогч тэднийг хараад тэдэн рүү дайрах үед Эвен тэрнийг саатуулан тэр гурыг цахилгаан станц руу гүүгээрээ хэмээн орилоод өөрөө цус орогчийг дагуулад гүйчинэ. Ингээд Эвен арай гэж станц руу гүн очтол тэнд Стелла Билли хоёр очоогүй байлаа. Ингээд гэнэт Билли арай гэж станц руу орж ирсэн боловч дагаад нэг цус орогч ороод ирнэ. Билли тэр хоёр цус орогчтой баахан ноцтолж байгаад арай гэж станцын эвдэгч машин руу төлөхөж оруулахад Биллигийн гарч гисэн хамт авчуулагдчихна. Тэнд байсан хүмүүс Биллиг аврах гэж чадхаараа үзэх үед Эвен Биллиг шархаван хуурж байгааг анзаарна. Тэр хэдийн халдвар авсан байлаа. Ингээд Эвен түүний толгойг сүхээрээ тасна. Энэ бол 30 дахь өдөр бөгөөд энэ оройг давчхал нар гарах байв. Станцын цонхны завсраар гадагшаа хартал цус орогчид цугларч байх бөгөөд тэд ямар нэгэн зүйл хийх гэж байгаа нь илтгэв. Энэ үед Эвний станц руу Стелла холбогдож цахилгаан станцын ойролцоо байх машины доор нөгөө охины хамт нуугдж байгаагаа хэлээд хамтдаа нарыг харах болно хэмээн амлах үед нөгөө цус орогч чинь хотын газрын тус дамжуулах шугамыг цолцгож байв. Тэд хотыг шатаах гэж байгаа нь энэ байлаа. Харамсалтай нь дамжуулах шугамаас урсаж буй тоснууд Стеллагийн нуугдж буй машин руу ч хүрээдчлээ. Цус орогчид урсаж буй тоснуудыг шатаан эхэлж байлаа. Стелла машины доороос гараад говьл тэдэнд алуулна. Харин машин доороо нуугдаад байвал шатаж өгөх сонголтол үлдсэн байлаа. Эхнэрээ нүдэн дээрээ өхийг харж чадахгүй Эвен Билигийн цогц дээр очин цусыг нь шприцэнд соруулж байгаад өөртөө тарина. Энэ үйлдэлийг харсан тэнд байгаа хүмүүс түүнийг хувирхаас өмнө алцгаая гэх үед Эвний дүү Жейк түүнийг өмөрөө хамгаална. Эвен ч дүүдээ сүүлийн удаа хайртайгаа хилээд гарч яваад цус орогчид байгаа газар алхаад очино. Тэр хэдийн хувирсан байсан ч гэсэн цус орогчтой удирдагч Марловтай нэгийгээ үзнэ. Ингээд тэр хоёр нэлээд удаан зодтолцсны эцэст сүлдсэн Марловыг Эвен ялах үед бусад цус орогчид түүнээс айн тал тишээ зүхтэн. Эвен Стелла дээр очиод түүнийг машины доороос гарган тэр хоёр мандаж буй нарыг амлснараа харцгаан. Нар мандаж эхлэх үед Эвний арьс баг багаар төлөгдөж эхлэх ба тэр хоёр сүүлийн үнсэлтэд хийцгэн. Уул нь ингэж үнсэлдэг нь халдвар авах өрсөлдөлтэй л харагдаад байгаа юм л да тий. За ингээд ямар тач нар бүтэн мандахад Эвен тэр чигтээ төлөгдөн Стеллагийн өвөр дээр нас барснаар кино маань төгснө. За ингээд өнөөдрийн бичлэгтэй минь хамт байсан та бүхэнд баярлалаа. Таалагдсан бол subscribe хийхээ мартаваа.